Нэг хоёрын 3 сайн байцгаана уу? Дэгийг үнэн дэгийг үнэнийхээ шинэхэн бичлэг тавтамаарай л тэгээд энэ удаагийн бичлэгийн гарчийг харсан болол өргөмжлөлөө танилцуулах гэсэн гарчтайгаа тэгээд одоо миний гартал 5 медаль өргөмжлөлүүд байна. Тэгээд гэс эхлээд өргөмжлөлүүдэд тайлбарлаад медаль гэвэл нэг ганц л. Одоо эхлэе. За хамгийн ихнийхэн энэ бол миний аастай те. Энэ бол миний аастай те. Нэгдүгээр ангийн батламж. Нэгдүгээр анги төсөөд ингээ юм болд штэ. Тэрний ингээ батламж гэсэн маана да. Би тэгээд ийм нэг батламж энэ өргөмжлөл гэж надад өгсөн. Энэ байдаг тэгээд миний нэр угаасан бараг дэмжлэгсэн. За би үчсэн уншаад байгаа гэдэг. Тэгээд би дараа нь өөрөө танилцуулах гэдэг нэртэй бичлэгийг заяа. Гэхгүй болвол ингээд миний нэрийг та нар мэдгүй те. За одооноос мэхлээд миний бүтэн нэрийг дэлгэр цэцэг гэдэг боллоо шүү заяа. Окей гэдэг боллоо шүү ч угаасаа дэлгэр цэцэгтэй. Нэг хөрөнгө эхэлсэн. Дэлгэр цэцэг танд 2021 оноос 2022 оны хичээлийн жил 1-р ангид амжилттай суралцаж, уншиж, бичиж, бодож сурсанд талархаж батламж гардуулав. Хүсэл сэтгэл дандаа гэгээхэн хүүхэд бүхэн дэндүү ариухан алган дээр гэрэлцэн наран амьдрал дээр ургасан цэцэн юм. Аймгийн 2022 оны aastай 5 сарын 13-нд би 1-р ангид төгссөн юм байна. Дараагийн нь юм байна. Одоо би бол яг энэ ангиас бол гарцсан за бүр шилжчихсэн. Тэгээд дахиад нэг юм батлан зэ. Энийг яг 24 урлагийн наадмаар авсан 2024 онд. Энэ бол жиггүй өргөмжлөл. Урлагийн наадам 2024 өргөмжлөл заяа. Дэлгэр цэцэг тань хүүхэд бүрийн авьяасын хөгжүүлэх зорилго бүхэн 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн урлагийн наадмын найрал дууны төрөлд амжилттай оролцож тэргүүн барь эзэлсэн тул өргөмжлөл болов. Найрал дуу шүү. За манай анги найрал дуунд 1-р барь эзэлсэн. Бараг оройолт бэлтсэн за. Дараагийн нь бол энэ бүр миний цэцэрлэгийн үеийн өргөмжлөл за айгу том. Даалт хийсэн байсан болохоор миний муухай энэ болоогүй лээ тэгээд. Одоо уншиж байна. Би ч нөө хэлсэн ашгүй сум шүү дээ. Тэрийг хэлсэн сум гэдэг зөө. Одоо би уншаад байгаа зөө. Тэр байшинд 7 шидтэн амьдардаг байна. Захид нэг хөрөнгөрөе. Хэлсэн сумын 9-р цэцэрлэг бэлтгэл бүлэг өргөмжлөл эрхэм шав дэлгэр цэцэг танд 2020 оноос 2021 оны хичээлийн жил танхимын болон зайны сургалтанд идэвхтэй суралцаж бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог идэвхтэй суралцагч өргөмжлөл гардуулав. 2021 оны 5 сар 25-нд би бол энийг санахгүй юм аа зэ өөрчлөлт санахгүй. За тэгээд энэ нэг 3 дахь өргөмжлөл байна. Дараачих нь болохоор миний хэлсэн сумд сурч исэн сургуулийн 1-р ангийн шинэ жилийн дурсан цэцэг. Энэ дурсан цэцэг гэдэг. Энэ чинь ангийн ирхэн сургууль COVID-19 цар тахлын улмаас танхимын болон онлайн хосолсон хэлбэрээр явагдаж буй энэ үед сургуулийн босхийг анхлан орж хичээл зүтгэл гарган идэвхтэй суралцаж байгаа тул баяр хүргэж дурсамж гардуулав гэд 2021 оны 12 дугаар сарын 17 ингээд 2 дугаар ангиас дээш ингээд хомроод ирчээд өрдөөсөө тэг шинэ жилийн бэлэн мэлэг өгдөггүй айгу муухай. Тэгээд ийм байна хөө.
The biggest middle order. Мэд зэмчлээ зэ. Ийм бүр би зөв хитүүрэн гэсэн мэг юм. Нөө хитүүрэн гэсэн мэг юм. Яа би бараг жоох мэсэн баха. Амар жоох мэсэн. Пүү 2016 он хэрч би ч 2015 онд төрсөн байхгүй юу. Тэгээ 16 гэт чи пүү. Ингэж чи. Маничтэй тамирчин байсан. Медаль байна. Yay! Нэг имөрдэн тэг. Тэгээд нэг имөрдэн дараагийн бичлэг баяртай тэгээд subscribe-аар бити мартаарай. За баяртай өрхнүүдээ.